За сайн байцгаана уу? 22 дахь өдрийн бичлэгээр уулзаж байна. Өнөөдөр би гадуур яваад тэгээд өөртөө төрсөн өдрийн бэлэг сонгох гэж байгаа. Тэгээд яагаад тэгж байгаа вэ гэхээр энэ Германд ирээд одоо нэг тийм бэлэгний шинэ соёлыг би ингээд сурсан. За тэр нь бол надад бол их амар санагддаг. Яагаад гэхээр ингээ хүнд яг хэрэгтэй зүйлийг нь өгөх гэдэг ийм тийм юу соёлтой юм бэлээ. Тэгээд ингээд төрүүлээд хүмүүсээс ингээ асуучдаг. За чамд яг юу хэрэгтэй вэ? Тэ? За одоо ерөнхийдөө миний санхүүгийн боломж маань бол ийм байна гэд хүмүүс бас тийм өндөр тийм мөнгөн дүнгээр бэлэгний нэгэндээ өхийг бас юу яадаггүй. Төдийл нь бас тэгж таашаадаггүй. Яагаад тэгэхээр хүн өөрөө өөрийнхөө амьдралдаа өөрөө өөртөө хариуцлага хүлээх ёстой гэдэг бас тийм соёлтой байдаг. Тийм учраас тийм хит өндөр үнэтэй тийм бэлэг хүнээс авахыг бол бас дургуутдаг. Тэгээд ерөнхийдөө ийм дундаж тухайн одоо хүний өөрийнхөө амтэр санхүүгийн боломжоо ингээ хэлээд тэгээд тэрэнд нь таарсан өөртөө хэрэгтэй байгаа зүйлээ ингээд хэлцдэг. Тэгэнгүүт нь одоо нөгөө хүмүүс нь тэр өөрт нь хэрэгтэй байгаа зүйлээс нь ингээд аваад өгөх ч юм уу, захиалаад өгөх ч юм уу те ингэж бэлгэлдэг ийм одоо соёл байдгийн байна. За тэгээ 10 жилийн хүүхдүүдийн дунд болохоор тухайн одоо ингээ нэг дэлгүүр дээрээ ингээ жишээ нь одоо бичих хэрэглэлийн дэлгүүр рүү ингээ ороод тэгээд тэр хүүхэд одоо өөрөөт нь хэрэгтэй байгаа зүйлүүдээ ингээ хайрцаг дотор хийчт юм байна. Гэхдээ тэр нь бас тийм айхтар үнэтэй зүйл ерөөсөө биш. Одоо бааллуур үзэг баал гэдэг ч юм уу те. Тэгэл хөөрхөн зургийн харандаа ч юм уу те. Зургийн дэвтэр ч юм уу. Ингээд ийм хэрэгтэй зүйл жижиг зүйлүүдээ ингээд тэр ингээ хайрцаг дотор хийчдэг. Тэгэнгүүт төрсөн өдрийнхөө өмнө нөгөө найзуудтай ингээ хэлдэм байна. Одоо тэр бичих хэргийн дэлгүүрт би өөрт хэрэгтэй байгаа зүйлүүдээ тэр хайрцаг дотор хийсэн байгаа гэд. Тэгэнгүүт нөгөө найзууд нь очиод тэр хайрцаг дотроос нь ингээд өөрийнхөө авч чадах зүйлүүдээ ингээд аваад одоо нэг баллуурыг авдаг ч юм уу те нэг харандааг нь авдаг ч юм уу. Тэгээд ингээд хөрхөн ирээн цаасанд богоод тэгээд төрсөн өдрөөр нь тэрийг ингээд бэлгэлдэг. Нэг хэсний тэр хүүхдэд яг хэрэгтэй байгаа тэр өөрийнх нь сонгосон юм ин ингээд авч өгдөг тийм соёл ингээд бүр 10 жилээс нь сургуулиас нь ахуулаад ингээд том болоход насанд хүрэгчдийн дунд нүртэл ийм соёл байд юм байна. Тэгээд яг одоо энэ соёл бол надад бол маш их таалагдж байгаа. Яа тэгэхээр бид нар нөгөө хүнд таалагдах юм болов уу, таалагдахгүй юм болов уу, тэг зөв юм болов уу, буруу юм болов уу гэл ингээл их олон юм боддог штэ. Тэгэл зарим тохиолдолд ингээд бүр санхүү мөнгө байхгүй байсан ч гэсэндээ нөгөө үр зээл тавьж байгаа л хүнд ингэж бас их их үнэтэй юм хүмүүс авч өгдөг те. Тэгээ тэр олон одоо сэтгэлийн янз бүрийн асуулт, буруу ойлголцол одоо давхардсан юм бас хүнд өгөхөр чинь хэцүү штэ те. Эсвэл одоо аль хэзээ хэрэггүй зүйлийг дахиад ингээд мөнгөөр аваад өгчвөл бас хэцүү те. Тэгээд тэр нөгөө хүн нь бас хэрэглэхгүй байна. Эсвэл одоо юу гэдэг чинь те чи миний өгсөн бэлгийг голлоо ч гэдэм үү ингээд буруу ойлголцол үүсэх магадлалыг ингээд бууруулчихж байгаа байхгүй. Ерөөсөө тэр хүнд нь хэрэгтэй би миний санхүүгийн боломжинд аль талдаа юугүй те одоо үл ойлголцох асуудал гарахгүй ингээд бэлэг бэлтждэг. Тэр нь бол их амар санагддаг. Тэгээ манай нөхөр бол одоо надад тэ ерөнхийдөө одоо санхүүгийн боломж ийм байж шүү. Тэм учраас одоо хит өндөр ийм бол авахгүй. Чи ерөнхийдөө өөртөө хэрэгтэй байгаа ингээд ийм зүйлээ ингээд төрсөн өдрөөр аваарэ гэд ингээд надад бол хэлсэн байгаа. Тэгээд тэрэнд нь одоо надад таалагдах зүйлээ би бол ингээд сонгоод би тийм дэлгүүрээс тийм юм харсан. Тэр надад таалагдсан гэд ингээд би нөхөртөө ирээд хэлнэ. Тэгэнгүүт за гэд тэгээд дараа нь миний төрсөн өдрөөр миний тэр хэлсэн зүйлийг ерөнхийдөө ингээ аваад бэлтээд надад бэлэглэн гэсэн үг. Тэгээд тэр нь бол ингээд надад хэрэгтэй. Тэгээ миний өөрийн сонгосон зүйл учраас надад таалагдахгүй байх вэ гэсэн тийм аюул эрсдэл байхгүй. Тэгээд тэр нөхөрт ч тэ гадуур илүү дутуу юм үзэж явж цаг алдах тийм шаардлага байхгүй. Ингээд хоёр биенээ нэгээ болвол ингээд дэмжиж явдаг ийм сайхан соёл байд юм байна. Тэгээд өнөөдөр одоо би гадуур өөртөө таалагдах зүйл
харахаар явах гэж байна. Тэгэхээр энэ соёл бол бас Монголд маань хэрэгтэй юм болов уу? Одоо ялангуяа сүүлийн орчин үеийн хүүхдүүдэд, залуучуудад те эхнэр нөхрөөд ялангуяа хоорондоо сайхан ингэ нээлттэй ярилцаад юу хэрэгтэй байгаа юм, юу хүсэж байгаа юм гэдэг ялангуяа эмэгтэйчүүд бид нэр те ингээд нөхрийнхөө санхүүгийн боломжинд нь тааруулаад ингээ өөртөө хэрэгтэй байгаа зүйлээ хүсэж байгаа зүйлээ ингээд тодорхой хэлчих юм бол тэр эрэгтэйчүүд ч гэсэндээ яана эхнэртээ одоо юу авнаа гэж ингэж толгойн гарчлах шаардлага байхгүй айгүй амар байдаг. Маш олон үйл ойлголцол гомдол те хэрүүллийг бол ингээд шууд таслан зогсоож бас болдог шүү. За тэгээд бүсгүүчүүд маань өөрсдийнхөө хүсэж байгаа, сонирхож байгаа зүйлээ бас ингээд нээлттэй хэлж байгаарэ. Бүгдд нь амжилт хүсье. Баяртай.